одоо саатуулахаар шийдвэр гарсан байгаа. Тэг ингэж байгаа байхгүй? Тэг. Та гомдтой нөө. За тэг өвлөөгөө хаа байдгийг? Байд юм аа. Хаана байдгийг? Айл уулнад, богд уулнад байд юм. Юу хийдин тэн? Юу хийдин тэр өвлөөгөө? Тийм байдгүй. Та өөрөө ингэ сахад наачаад өвлөөгөө авч хүүхдэд хуурдаг үстэй. Хүүхдүүд чиг итгээд өвлөөгөө авах хүлээгээд байдаг шүү дээ. Тэгж хүүхдүүд хуурж болдгоо байхгүй юу? Үнний төлөө явсны төлөө намаа ингэж байгаа байхгүй юу? Би үнний төлөө явна. Өнгөөдөж явах уу? Өхөр тэргээр туулайг үүсдэг байхгүй юу? Өнгөөдөж явах уу? Гаргаад өгье заяа. Өхөр тэрэг гаргаад өгье захаас би. Та тэгээд өхөр тэргээр туулайг үүсгэж харъя. Харъя. Үүсэх хэрэгтэй. Өхөр тэргээр туулаа юу? Юу болно да? Яаж үүсгэх вэ? Би танд өхөр тэрэг гаргаад өхөр тэргээр та туулай өвдөд хүмч болно. Чамд ямар хамаатай. За. Өхөр тэрэг өвлөө өгөө хоёр ямар хамаатай? Холбоотой. Өвлөө өгөө байдгүй ахгүй. Өвлийн өгнөө гаргаад ирээ. Тийм өгөн байдсан бол. Өвлийн өгнөө гаргаад ирээ. Одоо үзэгч та бүхэндээ нэгэн сэрэмжлүүлэг мэдээг хүргэе. Шинэ жилийнхэн гадаах гоё чимэглэлийг албан байгуулалт сонин шийдэл янз бүрийн хэлбэртэйгээр хийх болсноос нэгэн сониучир өнөөдөр шинэ оноо төмөр твэрж угтах төглөө. Яагаад сониуч хийх болсны учрыг манай сурвалжлагч хулан тайлнаа. Сайн байцгаана эрхэм үзэгчдээ 12 дугаар сарын 31-ний энэ сайхан баярын өдөш Улаанбаатар хотод маань нэг сонин үйл явдал болоод байгаамаа. Энэ талаар мэдээлэхээр XTV телевиз маань халуун цэг дээр нь ирээд байна. За сайн байна уу та? Сайхан баярлах гэж байна уу? Сайн байна уу? Гэ та яахаараа хилээ энэ төмөрөнд наачдаг байна аа? Гэ яха да баярын хөргийа. Одоо ийм ятан нэг саваахан нохоо санд гоцтой яаж нэг Яагаад ийм болчихсон юм бэ? Ийм болсон юм аа. Та одоо эндээс яаж салах гэж байна одоо? Гэ яг хүүхдүүд мессеж ирсэн. Одоо ирэх хаа. За тэгээд та сайхан баярлаарай. Танд амжилт хүсье. XTV телевизээс хулан мэдээллээ. Иракт шинэ жилийн баярыг хэрхэн тэмдэглэдэг талаар сонирхохоор манай тусгай сурвалжлагч Баатархүү тус улсыг зорьсон билээ. Ингээд сурвалжлагч Баатархүүтэйгээ холбогдъё. Баатархүү сонсож байна уу? Баатархүү сонсож байна уу? Баатархүү сонсож байна уу? Сайн бацгаана өргөн мөндөд үзэгчтэй. Иракийн Мосул хотоос XTV-ийн тусгай сурвалжлагч Баатархүү мэдээлж байна. Өчигдөр буюу 2004 оны 12 сарын 30-ны өдөр Иракийн Мосул хотод босгогчдын удирдагч Алазавахир болон холбоотны хүчний цэргүүдийн хооронд хийж байгаа тулалдаан зогсож улмаар хоёр тал хамтран нийлж шинэ жилийнхэн баярын үйл ажиллагааг хийлээ. Баярын үйл ажиллагаанд дэлхийн номер 1 алан хэдэгч Осама бин Ладен өвлийн үгэн болж холбоотны хүчний цэргүүд болон босгогч нарт бэлгийн гардууллаа. Ингээд энэ байдлаараа шинэ он гарах юм бол энэ жаахан бэлгэлийн чанартай үйл явдал юм гэж ойлгож олон улсын ажиглагч нар үзэж байна. Ингээд Иракийн Мосул хотоос XTV-ийн тусгай сурвалжлагч Баатархүү мэдээллээ. Нийт Улаанбаатарт байгаа Монголын ард түмэнд баяр хүргэе. Олон жимээ чамдсан баяр хүргэе. Баярлалаа. Манай авгаа хөлтөд бас баяр хүргэе. Мэдээллээ. Бэ. Заашлаарай. Маш сонирхолтой мэдээлэл хүргэсэн Баатархүү чамд баярлалаа. Эрхэм үзэгчтэй, үүгээр манай мэдээллийн хөтөлбөр өндөрлөж байна. Үзэгч та бүхэн ирж буй шинэ оныг эрч хүчээр дүүрэн өгтөөрэй. Танаас цацарж байгаа гэрэлгээгээ бусдыгч бас гэрэлтүүлж байх болтугай. Шинэ жилдээ сайхан баярлаарай.